Сайн надад та бүхэнтэйгээ 27 дахь бэлгээр уулзаж байна. Энэ удаад би та бүхний маш сайн мэдих Urbanic брендийг танилцуулах болно. Гэхдээ энгийн нэг танилцуулга хийхгүй маш сайхан амтай хоол, салаад, шүл хийж үзүүлэх болно. Тийм учраас бэлэгтэй маань хамт байгаарай. Хоол маань Польшийн үндэсний хоол буюу бигос байгаа. Бигост маань 500 г гахамах, бор мөг 150 г, хар чав 250 г, нэг том сонгон, бейкон буюу гахаан утсан мах 150 г. Дунд зэргийн бөөрийнхээ байцаа бүтнээрээ бага зэргийн луувн. Бигосын маань хамгийн гол урц нь Urbanic-ийн даршилсан байцаа байгаа. Харин нэгдүгээр хоол маань өргөс тэмхний шүл байгаа. Та харин ямар хорслоод хийж байгаа вэ? За би алим лувнгийн салаад хийн. Алим лувнгийн салаадны маань орцонд дунд зэргийн хэмжээтэй 2 алим, 2 ширхэг луван, цэцгий хэрэгтэй. Гол амтлагч маань манай Urbanic-ийн хрен гэж бүтээгдэхүүн байна. Хрен яадаг вэ? Энэ тонхооны үндэс гэж энэ ургамал маань болохоор одоо нян бактерийн эсрэг үйлчилгээтэй, мөн өвдөлт намдаадаг, цус шингэлдэг, хоолны шингэцийг сайжруулдаг учраас махтай хоолыг ерөөсөй байнга хрентэй хамт идэхин зүг байдаг. Мөн халуун буталсан усанд энэс одоо нэг том амны албаг хийгээд баг зэрэг нэмэгний шүүс юм уу зүгийн балтай хойлоод уухад ханиадан цайн мөн унтахынхаа өмнө уул ядаргаанд мөн сайн. Нөгөө салаад маань махан салаад. За энд 500 г махыг чанаад нарийнхаа ирчин. За мөн алаг салаад. Тэгээд личоогоор амтлана. Майнацхийн. Одоо тэгвэл хоол эцгээ. Сонгоно хуураад гахаан махаа хийчихье. Тос баг ордог нь одоо энэ гахаан махны маань өөхнөөс нэлээд тос гаддаг. Аль болох ингээд удаан зөөлөн гал дээр жигнэж хий. Махаа баг зэрэг болоод ирэхээр нь байцаа луу хоёроо хамтдаа хийчих хэрэгтэй. Миний хоол жигнэж чинь танаас лат юу вэ? Ерөөс энэ салаатыг хийхэд маш хялбархан. Чаргцсан алим лувнгаа хойлоод за би 3 албаг цэцгээ хийчихлээ. Алимтай хренээсээ 2 албаг хийчих. За ингээд салаад минь бэлэн боллоо. Urbanic маань ер нь хэдэн оноос эхлэн бүтээгдэхүүнүүд оруулж эхэлсэн бэ? За миний мэдхийн хар багын Дунайский салаат гэж хэлдэг байсан. Ер нь 22 жил болж байна. Urbanic-ийн бүтээгдэхүүн маань Израиль руу экспортод гаргадаг. Израильчууд маань хүнсний бүтээгдэхүүнийг 5-6 үзүүлэлтээр зөвхөн үнэлгээ авсан бүтээгдэхүүнийг өөрийнхөө улсын хилээр тодорхой орох тийм зөвшөөрлийг өгдөг. Тийм зөвшөөрлийг авч чадсан юм Urbanic-ийн бүтээгдэхүүнийг манай монголчууд одоо эдэж хэрэгжилж байна гэдэг маань бол том завшаан гэж боддөө шүү. Тэгэл байх. За би хоол руу гарчдаг. Одоо Urbanic-ийнхаа даршилсан байцааг хий. Ийм хараа чигжүү гэдэг бүр байцааныхаа 3/2-ыг хийцгээе. Байцаа ийм их орж байгаа учраас ялангуяа хүүхнүүд маань их хийж идвэл зүгээр диет барьж байгаа, дэглэм барьж байгаа хүүхнүүд маань энэ бол хөрвөлцөх хөдөлгөөнд маш сайн байгаа. Жирэнсээр байгаа л болгоно. Одоо ингээд мөөгөө хийчих. Хар чаваа хийчих. Бейкон. Бүх орцоо хойлоод жигнэ. За энэ хоол маань бас л давс ордгоо хоол байгаа. Дараагийн салаад маань махан салаад байна. Салаада маш сайн шүүх хэрэгтэй. Тэгээд хэрцэн махаа хийлээ. Личоогоор амтлана. Личо маань мөөхтэй, чинжүүтэй 2 янзын амттай байдаг. Майонезнасаа нэг 2 албаг хийчээ. Мөн энэ орцсон дээр гिच нэмэхээр үнэхээр гоё болт юм билээ. Тийм гिच нэмэхээр маш гоё тийм зөөлөн амттай болж байгаа. Urbanic маань одоо ер нь хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа вэ? 80-аад нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Манай бүтээгдэхүүнүүд маань одоо компот гэхэд дандаа юм ургацсан болохыг хүлээж агаад дандаа шинэ ургацын жимсээ аваад компотоо хийгээд нөөшөлчдөг. За хоолой жигнэж явах зур өргөс тэмхний шүлийг халааж байна. Онгойлгол хийгээл халаагаал болоо. Хоол болоог бахад шүл маань ингээл 5 минут дотор бэлэн боллоо. Жигнэгдээ төгч байна. Ингээ гараад ирэх үед нь баг зэргийн сой соус хийгээд өгөх хэрэгтэй. Мөн томатны паста 2 халбаг хийх хэрэгтэй. За хоол маань ингээ ер нь болж байна. Зөөлх аманд ороод хайлмар ийм болтон сайхан жигнэх хэрэгтэй. Ингээ тусмаа илүү гоё амттай болдог. За одоо хоолоо гаргацгаая. За та миний хийсэн хоолноос амс. Ер нь бол би энэ хоолыг хамгийн анх ариун төгчөөсөө хийж сурж исэн. Тэгээд одоо бол ингээд өөрөө хийж идэх дуртай хоолны маныг болсон байгаа. Тэгээ одоо ариун төгчд өөрт нь хийж өгч шалгуулах гэж байна. За би харин таны нөгөө хрентэй салаатыг амсч үзье. Энийг бол ерөөсөө идэж үзэж байгаагүй юм байна.
Махны салатыг бол хүн бүхэн бас мэдэх бах, хамт нугасаа гоё. Яг л Porsche айлд идэж байгаа юм шиг мэдрэмж төрж шүү. За баярлалаа. Энэ хрентэй салатгаар амар зөөлхөн. Амар гоё. Sweet амттай байна. Тийм цэцгийн амт гэдэг чинь. Хрэний тийм нэг өвөрмөц амт байгаа ч тийм байна. Хоёр өнөөдөр эдгээр бүтээгдэхүүнүүдийг ашиглан хоол, салат зэргийг хийж үзүүллээ. Энэ удаад би 6 хүнд бэлэг болсон. Эхний 3 хүн маань Урбаникийн бүтээгдэхүүний 3 сарын хэрэглээ, дараагийн 3 хүн маань 1 сарын хэрэглээ очих болно. Ингийн тулд энэ бичлэгэн дээр лайк дарж, шеэр хийгээд комент хэсэгт сэтгэлдээ бичээд хамгийн их лайкийг цуглуулаарай. Эсвэл 3 найзаа меншн хийж ураад 3 найзаараа маш шеэр хийлгээрэй. Гэхдээ энэ удаагийн бэлгийн онцлог маань хоол хийж үзүүлсэн учраас та зөвхөн уралдаанд оролцохгүйгээр хоол хийж сурахын тулд шеэр хийж болно шүү. Ингээд дараа дараагийн гинтийн бэлэг хүртэл баяр таа.